Би сүүлийн үед нэг зүйлийн талаар айгүй эргцүүлж бодоод байгаа л да. Хүн амьдралдаа байж болох хамгийн сайхан амьдралыг бүтээх гэвэл мэдээж амьдралынхаа аль аль бүх хэсгүүдэд байж болох хамгийн сайхныг бүтээх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хайрын тал дээр, ажил дээр ч юм уу, сэтгэл зүйн эрүүл мэнд тиймэрхүү зүйлүүдийг яг тийм гайхалтай ихэнх хүний хүрээгүй тийм газар хүрэхийн тулд нэг зүйл бүр зайлшгүй шаардлагатай гэдгийг би маш сайн ойлгож байна. Тэр нь юу вэ гэхээр ер нь бол ихэнх хүн тууштай байдал гэж харж магадгүй л дээ. Тууштай нэг зүйлтэй тууштай байгаа л байвал хүрнэ гэж боддог. Гэтэ энэ зүйл маань тууштай байдал гэхээс бүр хамаагүй гүнзгий ойлголт гэдгийг би олж авсан. Энэ ойлголт нь юу вэ гэхээр commitment гэдэг үг. Commitment гэдэг нь яг нь англи үг. Гэхдээ би монгол руу орчуулах гээд ер нь бол сайн орчуулж чадахгүй байгаа. Тэгэхээр гэхдээ энэ нь яг ямар утгатай үг вэ гэхээр хүн яг нэг юм уу хитгэн зүйлдээ төвлөрөөд бусад бүх боломжуудаа хаагаад яг ам гараад өөрийгөө бүрэн дүрэн зориулаад тэр сэтгэл шулуудж байгаа тэр процессыг хэлдэг. Тэг яг би ингээд ам гарах марах гээ орчуулах гэхээр энэ бол зүгээр нэг амлалт бол биш байхгүй. Амлалт биш. Яг амлалтаас илүү үйл хөдлөлийг хэлж байгаа. Зөв ам гарах бол амархан шүү дээ. Ихэнх хүмүүс зүгээр л амлалт гарч болно. Гэхдээ амлалтаа биелүүлэхийг хэлж байгаа. Яг тэр зүйлдээ өөрийгөө бүрэн дүрэн зориулахыг хэлж байгаа. Тэг яг commitment гэдэг үгийг ойлгоё гэвэл яг эсрэг утгатай үг нь бол монголоор орчуулахад бол амархан хоёрын оронд гэсэн үг. Хоёрын орон зүйлийг бол бид нэр хаасайгүй нийгэмд эргэн тойрондоо байнга харж л байдаг. Ихэнх хүмүүс бол бүх зүйлийг дандаа хоёрын оронд хийдэг. Ажил ихээр хоёрын оронд хийдэг. Үерхэлтэй ч гэсэн те хоёрын оронд ханддаг, хоёрын оронд хайрладаг. Тэгээ амьдрал нь бол тэр чигтээ нэг тийм хоёрын оронд л байдаг. Ямар нэг зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн өгнө гэдэг ойлголт нь ер нь бол айгүй ховор болцсон. Тэгээ тэр үнэт зүйлийг те эрхэмлж дээдэлдэг нь ч ховор болцсон. Ихэнх хүмүүстэй хурдхан шиг ашиг болчих юмсан, хурдхан шиг ингэчих юмсан, тэгчих юмсан гэдэг талаар боддог. Яг илүү гүнзгий түвшинд надаа юу тохиолж ийн вэ? Гүнзгий түвшинд яг надаа юу эрэхтэй юм бэ? Гүнзгий түвшинд те би тэр зүйлдээ яаж хүрэх юм бэ гэдэг талаар боддгоо. Тэгэхээр энэ commitment гэдэг үгийг илүү дэлгэрүүлж яриа заяа. Хамгийн түрүүнд commitment гэдэг нь ихэнх зүйлд үгүй гэж хэлхийг хэлж байгаа. Commitment гэдэг нь ерөөсөө л тэр хитгэн зүйлдээ commit хийцэн, тэр зүйлүүдтэй өөрийгөө бүрэн дүүрэн өгнө гэж зориулсан, шийдсэн, зүрх шулуудсан. Тэгээд тэрнээс бусад зүйлд үгүй гэж хэлхийг л хэлж байгаа. Ерөөсөө өөрийнхөө хамгийн чухал зүйлүүдийг тодорхойлсон, тэр зүйлүүдтэй л өөрийгөө зориулж байгаа тийм шийдвэр, зүрх шулуудалт. Тэгэхээр юу болдог вэ гэхээр эргэн тойронд ингээд хүнийг бол сатарах зүйлүүд зөндөө орж ирнэ. Ихэнх хүмүүстэй ягаал чи гараад ир шоуд ингээ тгийж идэм юм уу те. Эсвэл яа те утас чинь байнга чамаас ингээ хамаг анхаарлыг чинь их ингээл тэндний гой гэлэнцэг юм байгаад байна. Эсвэл тоглоомор санагдана. Эсвэл зүгээр л тухтай ингээ кино үзмэр санагдана. Ер нь бол хорвоо ертөнц гэдэг тэр чигтээ chaos, тэр чигтээ entropy. Зүгээр л чи ямар нэг зүйлд сэтгэл шулуудаад анхаарлаа чиглүүлэхгүй бол энэ тэндээс хорвоо дэлхий бүх зүйл тэрнээс чинь сатааруулах гэж янз бүрийн зүйл хийн. Тэгээ заримдаа тийм муу зүйлүүд ч сайн зүйлүүд ч байж магадгүй. Сайн зүйлүүд байж магадгүй гэдэг нь одоо заримдаа чи зүгээр л тий зарим хүмүүс сайн байхыг хичээх гэдэг ч юм уу тий. Эсвэл зүгээр л хүн болгоны за хийдэг дээ гэсэн зүйлийг хийх гээ биелүүлэх гэж явж магадгүй. Гэтэ яг зүрх шулуудалт гэдэг зүйлээр өөрийнхөө чухал зүйлүүдийг яг тодорхой болгож гаргаж ирээд тэр зүйлдээ өөрийгөө бүрэн зориулна гэхгүй бол хүн ер нь яг амьдралдаа хид хідэн зүйлүүдэд үгүй гэд тас үгүй гэж хэлж чадахгүй байгаа бол ер нь бол амьдралдаа хоёрын оронд амьдарч байна л гэсэн. Яг үнэндээ шүү дээ. Бид нар тийм гэж хэлж байгаа зүйлээсээ илүү үгүй гэж хэлж байгаа зүйл нь заримдаа хамаагүй чухал байдаг. Бид нар одоо зарим нэг зүйлийг биелүүлэх гэж хичээж байгаа шүү дээ. Одоо мөрөөдлөө биелүүлнэ гэдэг юм. Тийм зүйлүүд байж магадгүй. Тэр зүйлүүдэд тийм гэж хэлэхээсээ илүү тэрнээс бусад зүйлүүдэд үгүй гэд хэлчихэд л тэр зүйл чинь ганцаараа үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ Алекс Хурмозо гэдэг миний нэг дуртай антрепренер гэдэг. Тэр бол яг ямар дутгатай үг хэлжсэн. Ерөөсөө энэ айгу мундаг антрепренер хүмүүс яаж тэр бизнесийг бүтээсэн бэ гэхээр зүгээр л бусад бүх хэрэггүй зүйлүүдэд арчаад хайцсан. Тэгээ өөртөө тэр бизнесийг хийх л ерөөсөө ганцхан сонголт үлдээсэн. Тэгээ сонголт нь байхгүй болчоор тэр зүйлийг хийж байгаа. Тэгээ commitment гэдэг нь бол ерөөсөө л бусад сонголтуудаа хаахыг хэлж байгаа. Бусад зүйлүүдтэй үгүй гэж хэлээд тэр өөрийнхөө зөвхөн чухал хідэн зүйлүүдтэй тийм гэж хэлээд тэгээ тэрэндээ байнга өдөр болгон тууштай байхыг хэлж байгаа. Commitment хийн гэдэг нь
бас тууштай байхыг хэлж байгаа. Тууштай байна гэдэг нь ерөөсөө л тэгээ амьдралынхаа ихэнх цаг хугацааг 99% зүгээр л тэр зүйлдээ тийм ээ гэж хэлхийг хэлж байгаа. Тэр зүйлдээ хийх, тэр зүйлээ зориулах, тэр зүйлийнхаа төлөө ажиллах, өөрийгөө өгөх тэр талаар яригдж байгаа. Тэгээд ирэнгүүт хүмүүсийн гараад ирдэг асуудлууд цаанаас аяанда шийдэгдээд ирнэ. Хүмүүс ихэнхдээ өдөр нь ингээд ямар ч цэгцгүй байдаг шүү дээ. Тэгэнгүүт хүн хідэн зүйлдээ тийм гэд хэлээд сэтгэл шулууж чонгод аяанда өдрийнх нь бүтсэн цаанаа гараад ирдэг. Угсаал тэр зүйлүүдэд цагаа зориулна, хийн гэд тэнгүүт ингээ юу хийх вүлээ, яах вүлээ, би чи ингээд яах гээд байгаа юм гэсэн тийм эргэлзээ бол ерөөсөө байхгүй. Тэгээ эргэлзээнд байхгүй болчдөг. Эргэлзээнд байхгүй болоод амьдрал нь цаанаасаа зэгцэнд ороод цаанаасаа тэр одоо тууштай байх байдал гэдээ би түрүүн ярьсан да. Үнэхээр энийг бол чухал үнэн. Энэ бол амьдралдаа хүн ямар ч газар, ямар нэг газар хүрмээр бол угаасаа зайлшгүй шаардлагатай. Гэхдээ яг тууштай байдлыг хүн өөрөө хүчилж хийн гэдэг бол яг хүний тэр will power гэдэг зүйл байдаг шүү дээ. Яг хүчилж хийдэг тэр энерги бол дангаараа бол хүрэхгүй. Тэрэнд нэмэлт зүйл хэрэгтэй. Тэгээ тэр нэмэлт зүйл нь бол commitment гэдэг зүйл гаргаж өгдөг. Тэр шалтгааныг гаргаж өгдөг. Чи сэтгэл шулуулсан шүү дээ. Чи шийдвэр гаргасан шүү дээ гэхингүүт юу ч болж исэн тэр зүйлээ ахин дахин сонгоол яваад байна гэсэн үг. Ерөөсөө амьдрал бол тэр чигтээ сонголт. Хүн амьдралд байнга ямар нэг зүйлийг сонгоцсон л явж байдаг. Би ингээд сонгоогүй штэ гэж хэлжсэн ч байсан ч гэсэн тэр бол сонголт. Би өөрөө сонголтоо хийхгүй бол амьдрал надад сонголт хийгээд өгнө. Тийм сонголт хийгдсэн байна л гэсэн. Тэг яг ихэнх хүмүүс энийг ингээ харж магадгүй л дээ. Энд чинь ингээд амар их золиос шаардах гэдэг юм шүү дээ. Ингээл хитгэн зүйлдээ төвлөрнө. Бусад зүйлүүдээ яах юм бэ гэж магадгүй. Тэрэнд бол би бас хэлэхэд амьдрал бол угаасаа л бас тэр жигтэй золиос. Чи бүх зүйлийг ихшдэрх авч явахгүй, бүх зүйлийг хийх гээд шоудангаа, карьерээ хөөнгөө тэр хайртай хүмүүстэйгээ уучрангаа, хүмүүстэй уулзангаа ингээ бүх зүйлийг зэрэг хийх гээд байвал чи аль нэг зүйлд гүнзгий орч чадахгүй байгаа тэр боломжийг алдаж байгаа гэсэн. Тэр боломжт ирээдүг чи золиослж гин гэсэн. Тэгэхээр ерөөсөө чи хоёр сонголт нь хідэн зүйлд бүх зүйлээ өгч амьдарч болж гин. Тэгвэл чи яг хөө тэр чи олон зүйлийг зэрэг авч явж байгаа, баланслах гэж авч явж байгаа амьдралыг золиослж гин. Гэтэ чи тэр баланслж байгаа амьдралаа сонгочих юм бол яг тэр гүнзгий түвшинд рүү орж чадах, хитгэн зүйлдээ гүнзгий түвшинд орж чадах тэр амьдралыг золиослж гин гэсэн. Гэхдээ миний бодлоор л шүү дээ. Хүн болгон яг надтай санал нийлэх албагүй шүү дээ. Энэ бол миний бодол. Би бол амьдралыг илүү тийм чанарын асуудал гэж боддог. Тооны асуудал биш, чанарын асуудал. Яг бид нар дээр ингээ нийгэмдэр харахаар чи ингээл баян бай, олон тооны мөнгөтэй бай, олон тооны фолловертай бай, олон тооны найзтай бай гэдэг. Тиймэрдүү зүйлүүд дээр бид нарыг төвлөрүүлэх гэж байгаа юм шиг. Илүү ихийг л хоримтлуулах хэрэгтэй юм шиг. Гэтэ их гэд тооны асуудлаас илүү чанар нь бол надад хамаагүй чухал. Илүү тийм цөөхөн тооны мөртлөө хамаагүй чанартай гүнзгий харилцаатай тийм найзууд, тийм харилцаанууд, тийм олон тооны зүгээр нэг найз гэсэн хүмүүсээс хамаагүй дээр. Тэгээ амьдралдаа хийж байгаа зүйлийг харахаарч гэсэн ингээ амьдралдаа нэг олон тооны юм жонглордол яваад идэг хүмүүс эдэн штэ. Ингээл нэг теннис тоглолдог, нэг яадаг, хийдэг, тэгдэг ингээл нэг тийм мангар олон авьяастай юм шиг. Тиймэрдүү хүмүүсээс илүү надад бол зүгээр л нэг ганц 2, 3 хаан ч юм уу бүр ганцхан зүйл ч байсан хамаагүй тэр зүйлээ бүр үнэхээр тултал нь эзэмшсэн тэр зүйлийг гүнзгий түвшинд мэдэрдэг хүмүүс яг амьдралын нэг тийм цаадах түвшинд боломжийг жоохон нээж өгч байгаа юм шиг тийм шинэ мэдрэмжийг олж нээж байгаа, болцоог нээж байгаа. Тэгээ тэр зүйл яаж хүрэх вэ гэхээр ер нь бол тууштай байдал бол заавал шаардлагатай. Гэтэ тууштай байдал байхгүй бол ер нь бол амьдралдаа хаанч хүрэхгүй гэдгийг бол сайн ухаарах хэрэгтэй. Тууштай байдал байхгүй бол хүн амьдралдаа угаасаа хаанч хүрэхгүй. Зүгээр тууштай байдлыг хэрэгжүүлж чадахгүй бол зүгээр л тэр өөрийнхөө мөрөөдөд хүсэж байгаа тэр айгуу гоё том сургуульд орох том зэрэг төрөх мөрөх тэрийг бол тэр мөрөөдлийг угаасаа хаях хэрэгтэй. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд би тууштай байх ёстой юм байна. Энэнгүүгээр би хаашаач хүрэхгүй маань амьдралдаа юу ч биелүүлж чадахгүй маань би энэнгүүгээр хинч биш болох юм байна гэдгээ бид нар ойлгох хэрэгтэй. Тэгээ энэний дараа
бид нар яг commitment гэдэг зүйлийг илүү ойлгож эхэлж байгаа. Энэ бол тууштай байх байдлыг хэлж байгаа. Тууштай байна гэдэг нь амьдралд юу ч болж исэн тэр зүйлээ ахин дахин сонгохыг л хэлж байгаа. Бүр юу ч болж исэн юм уу? Одоо тамирчин хүн болол нь шүү дээ. Өдрөө болгон сэрээд нөгөөний хийдэг юмаа л хийдэг. Заримдаа бол хиймээр санагдана. Заримдаа хиймээргүй санагдана. Тэр бол хамаагүй. Зүгээр л шулуудсан, сэтгэл шулуудсан болохоор тэр зүйлийг хийдгээрээ л хийдэг. Гэхдээ яг хөө энийг бид нар ингээд тамирчны тууштай байх байдлыг ингээд нэг тийм ажил мэжлэлээр яригдаг. Гэхдээ хайрын тал дээр энэ зүйлийг маш сайн харж болно. Commitment гэдэг зүйл яг ингээд хайрын тал дээр айгүй их гарч ирдэг байхгүй юу? Ерөөсөө гэрлэлт гэдэг чинь одоо англиар бол commitment гэдгийг л хэлдэг. Commitment гэдэг нь чи бусад сонголтуудаа хаагаад тэр хүндээ тэ бүхнээ зориулна гэдгийг л хэлж байгаа. Ерөөсөө амьдралд юу ч тохиолж исэн чи тэр хүнтэйгээл цуг тэ зовж исэн ч, жаргаж исэн ч, дээртэй, доортой амьдрал хэцүүч байсан, жаргалтаач байсан тэр бүхнийг цугтаа туулна гэсэн тэгээ өөрийгөө бүрэн дүрэн өгж байгаа тийм шийдвэр. Тэгээ бүр хэлдэг штэ бүр үхэл бит хоёрыг салгах хүртэл бит хоёр цугтаа байна гэдэг тийм амлалт гардаг. Тэгээ тийм амлалтыг та нарын өмнө сонсч ирсэн үгүй юу? Би бол яг ингээд энийг 2 удаагийн хурим дээр сонсч ирсэн. Тэгээд энийг сонсоход бол цаанаасаа айгүй их сэтгэл хөдлөлдөг. Миний бол сэтгэл айгүй хөдлөлдөг. Ингээд айгүй үзэсгэлэнтэй зүйл байгаа байхгүй юу? Бүр ингээд юу ч болж исэн те жаргаж исэн, зовж исэн ч хажууд нь байж гин, түшээд байж гин. Тэгээ энд хамгийн чухал нь хүн хайрламар байгаа үедээ бол хайрлчих болно. Тэрэн шиг амархан юм болоо байхгүй. Цаанаасаа хийж байгаа зүйлийг бол тэрэнд ямар ч хүч чадал бол орохгүй. Гэхдээ шүү дээ хайрламаргүй үед яах вэ? Тооёрд ингээд санал зүрэлтөд байгаа тэр үед нь яах вэ? Бууж өгмөр санагдж байгаа тэр үед нь яах вэ? Хэрэлдэж байгаа тэр үед нь яах вэ? Энэ бүхэнд л яг энэ үед л яг энэ commitment гэдэг зүйлийн гол утга учир нь гарч ирж байгаа. Энэ гэрлэлт хайр гэдэг. Тэгээ одоо нэлээд олон жил харилж байгаа хүмүүс бол энэ зүйлийг хамаагүй сайн мэдчихэж магадгүй. Би бол залуу юу мэдгүй. Гэхдээ хараад байгаа шүү дээ. Ер нь бол яг эхэндээ хосуудын ихэн үе шат бол айгуу гоё байдаг. Гэхдээ ингээд хэцүү үед ирдэг. Заримдаа тэр үед хэцүү мөчүүд байж магадгүй. Зөвхөн он цаг үед байж магадгүй. Заримдаа тэр үе нь бүр хитэн сараар үргэлжилж магадгүй. Хитэн сарын турш дотроос нь хамаг юм алга болцсон юм шиг амьдрал айгуу зовлонтой, айгуу төгшүүртэй, айгуу хэцүү үед чамайг юу авч гарах юм бэ гэхээр ерөөсөө л энэ чи дотроо гаргасан шийдвэр чинь л чамайг авч гарч байна. Энэ commitment чинь чиний гаргасан амлалт, чиний бүхнээ өгн зориулна гэж гаргасан шийдвэр, сэтгэл шуудал тэр бүхэн л энэ зүйлийг давж гаргахад хамгийн чухал. Тэгээ энийг яг бид нар гэрэлтийн тал дээр ч юм уу те хосын харилцаан дээр нэлээд чухал гэдгийг мэддэг. Гэхдээ энэ хосын харилцаан дээр ч хамаагүй ерөөсөө энэ commitment гэдэг зүйл хүн амьдралдаа ямар хандлага авч ийн вэ гэдгээс шууд харагдаж болно. Хайрын тал дээр ч гэлтгүй хүн ажил дээрээ ч гэсэн бас commitment байна гэдэг бол гайхалтай зүйл. Тэгээ хүн яг ингээл хамгийн хайртай, хамгийн дуртай ажиллаа хийнэ гэдгийг бид нар бас тэгж боддог гэж магадгүй л дээ. Ингээл байнх яг үнэхээр гоё хиймээр санагдал тий. Байнх хийж явахдаа тийм аз жаргалтай ингээл байна гэж боддог. Гэтэ амьдрал хэзээ ч тийм байдгүй л хэвгүй. Үнэхээр хамгийн хайртай, хамгийн дуртай зүйлийг хийж байгаа хүмүүст хүртэл тий амьдралдаа хаяада ингээл ажиллаа үзээ ядах ч юм уу тий. Эсвэл хийх дургу зүйлүүдийг хийх тийм үеуд бол байнга гарч ирдэг. Тэр үед юу авч гардаг вэ гэхээр ерөөсөө commitment байна. Чи тэр зүйлийг сонгосон, сонголтоо хийсэн, тэр зүйлдээ тууштай байхаар шийдсэн. Тийм болохоор үнэхээр хиймээргүй байсан ч гэсэн тэр процессынхоо дагуу хийгээл тэр зүйлээ сонгоол, ахин дахин сонгоол явж байгаа. Тэгээ гэрлийн тал дээр бас хайрлах гэдэг нь өөрийнхөө зүрхийг ил гаргаж байгаа тийм vulnerable болж байгаа гэсэн хэлж байгаа. Зүрхээ май гэд өгж байгаа тохиолдолд тэр хүн чиний зүрхийг яаж ч магадгүй. Яг үл чи бүхнээ ингээд өгж штэ. Тэгэхэд тэр харилцааны үр дүнд салт гэдэг зүйл болдог ч юм уу. Янз бүрийн эмэглэлтэй зүйлүүд болж болно. Тэр зүйл тохиолдоход хүн маш их өвдөлтийг мэдэрдэг. Өөрт байсан бүх зүйлээ гэн аваа явцсан ч юм уу те. Бүх итгэл үнэмшлийг нь нэгэн өдөр те бүх зүйлийг нь байхгүй болгодог. Тиймэрдүү зүйлүүд хүнд
Ямар ч муухай зүйлүүд бол тохиолдож магадгүй. Гэтэ тийм зүйл тохиолж исэн ч гэсэн хамаагүй. Надад тийм их өвдөл тохиолдож магадгүй байсан ч гэсэн би өөртөө байгаа бүх зүрхээ майгээд ил гаргаад өгч гэнэ гэдэг. Тийм процесс. Тэгээ гэрлэлт ч гэлтгүй хүн ажил дээр ч гэсэн ямар нэг зүйлийг сонгоод коммит хийгээд сэтгэл чулуудаад бусад сонголтуудыг хааж яана гэдэг бол бас л яг тийм процесс. Тэр зүйл чи хамаг итгэл найдвараа өгөөд тэгээ тэр зүйл чинь чиний хүссэнд хүрэхгүй ч байж магадгүй мэдгүй. Гэхдээ гол нь тэрийг хүлээж тэр хүн коммитмент гэдэг зүйлийг гаргадаг. Зүгээр л тэр зүйлийг бүрэн дүүрэн хайрлаж байгаа болохоор л тэр коммитментийг гаргадаг. Ямар ч их өвдөлт байсан, юу ч тохиолж исэн хамаагүй би энэ зүйлийг давж гарч ирнэ. Бүх зүйл зүгээр болно гэсэн тийм нэг итгэл найдвар, hope гэдэг шүү дээ. Нэг тийм хүсэл төсөөлөлтөө хөтлөгдөж гаргаж байгаа тэр процесс болж байгаа. Тэгээ хүн ууг нь заавал тийх албагүй л дээ. Ингээд өвдөлтөө сэргийлмээр байл хүн зүгээр л хэнийг ч хаарлахгүй, ямар ч коммитмент гарахгүй, ямар ч зүйлд бүхнээ зориулахгүй тэгж тийм болол байж болно. Зүгээр зүрхээ ингээд нэгтэй саахан хайрцан тийгээд ингээд нэг тийм аюулгүй газар тавьчих юм бол тэрэнд хинч хүрэхгүй байж болно. Гэхдээ тийм үед яг аз жаргалтай байж чадах уу гэвэл үгүй л хэвгүй. Амьдрал бол угаасаа л цаанаасаа тийм аюултай газар. Хүн угаасаа төрсэн цагаасаа эхлээл бидний амьдрал айгүй хэврэг, биднэрт юу ч тохиолдож магадгүй, бид нар ямар ч хөвдөлтийг хизээч мэдэрч магадгүй. Бид нар угаасаа л энэ хоруу дээр төрсэн цагаасаа хойш л тийм жоохон аюултай нөхцөл байдалд угаасаа амьдарч байгаа. Бид нар аюулаас байнга 100% сэргийлнэ гэж бол угаасаа байхгүй. Тэг үнэхээр аюулаас 100% сэргийлэх ямар ч аюулгүй газар, ямар ч эрсдэлгүй тийм газар бай гэвэл тэр бол ерөөсөө л үхэл байна. Бид нар амьд байгаа цагт ямар нэг эрсдлийг үүрэх хэрэгтэй. Гэхдээ энд л яг амьдралын гол сайхан байгаа байхгүй юу? Бид нар тийм эрсдэл гаргаж тэр зүйлдээ бүхнээ зориулж байгаа гэдэгт л яг энэ commitment гэдэг зүйлийн яг гоо зүсгэл нь нуугдж байгаа. Тэг ямар нэг зүйлийг бүрэн дүүрэн хайрлана гэдэг нь тэр зүйлдээ бас өөрийгөө зориулж байгаа. Энэ бол яг ижлэгэн зүйл. Ерөөсөө нэг зүйлийг хайрлана гэдэг нь тэр зүйлийг би үүрд хайрлана гэсэн амлалт цаанаасаа гарч ирээд байдаг. Нэг зүйлийг үнэхээр хайртай болгоод би чамайг үргэлж хайрлаа гэсэн зүйл цаанаасаа гарч ирдэг. Тэгэнгүүт цаанаасаа тэр тууштай байдал гэдэг зүйл нь чань үнэнч байх амлалт гарах тэр зүйл нь цаанаасаа ингэж гарч ирдэг. Тэгээ тэр дундаа бас нэг чухал ойлголт нь өөрийгөө өгөх гэж байгаа өгөх талаар ярьж байгаа. Жинхнээсээ тултлаа хайрлаж байгаа хүн хэзэж буцааж авъя гэж бол тэгж боддгоо. Буцааж авъя гэж бодох юм бол тэр чинь ер нь бол транзакшн аахгүй зүгээр солилцоо 8. Би энийг өгчээ. Тэгээ эргүүлээд би ийм авчих واخ гэсэн нэг тийм тэр бол 8% байгаа байхгүй. Гэхдээ хайр гэдэг зүйл дээр 8 бол байдгүй. Хүн юу ч хүлээхгүйгээр зүгээр л өгдөг, зүгээр л хайрладаг, зүгээр л халамжладаг. Тэр бүхэн цаанаасаа гарч ирж байгаа. Тэрнээс юу ч хүлээдэггүй. Тэгээ энийг хүн болгон амьдралтаа мэдэрч ирсэн байж магадгүй. Эргэн тойронд нэг тийм үнэхээр хайрыг тултлан мэдрүүлж чадсан тийм хүмүүс бол байдаг л ихэнх хүмүүст. Гэр бүлийнхэн ч юм уу дотнойх нь хүмүүстэй. Миний хувьд бол манай ээж бол яг тийм хүн байсан. Тэг манай ээжийг ерөөсө тодорхойлдог. Би бол энэ талаар бодж үзсэн. Манай ээжийг яг зан характерын тодорхойлдог яг тэр зүйл нь юу юм бэ гингүүд ерөөсөө л хайр, халамж, инэрэнгуй сэтгэл. Тэг манай ээж бидрийг ингээ хүүхдүүдэд нөхрөө хайрлахдаа ерөөсөө өөртөө юу ч нэгж байгаагүй байхгүй юу? Би ингээ бодохоор би ингэж гоёж ганглая, би ингэж хувцас авъя би өөртөө ингээ гэж ерөөсөө хэлж байгаагүй. Гэхдээ дандаа биднэрт хамаг зүйлээ зориулдаг байсан. Дандаа л бидрийг яаж ийж сурлах нь яаж хоол ундаа идэж унтж гин үү тэгээ тийм аюултай газар мазар байл боломжтойгоо гэж дандаа л нэг тиймэрдүүл юм шаарддаг. Шаарж байгаа юм нь бол ерөөсөө л тийм өөртөө ерөөсөө юу ч асуудгүй. Тэр нь бол манай ээжийн хамгийн агуу зан чанарын нэг. Тэр нь бол би хамгийн их талархалж явдаг зүйлүүдийн нэг. Тэгээ би нэг ийм уншиж ирсэн. Зараа үнэг гэд 2 амтан байдаг аахгүй юу? Үнгийг бол төсөөлөхтэй шүү дээ. Ингээд
айгүй олон зүйлийг олон талаас нь тэгж харж чаддаг амтан гэж хэлдэг байхгүй юу? Шууд зэрэг харж зэрэг барьж явж чаддаг амтан гээд тийм зурлалсэн. Гэхдээ зараа болол нь шүү дээ. Амьдрал нь тэр чигтээ ганцхан зүйлийн ганцхан санаа, ганцхан ойлголт, ганцхан зүйлээр л тэгж амьдрал нь чиглэж явж байгаа, заалгаж явж байгаа тийм амтныг хэлдэг. Тэнгуут манай ээж яг энэ зараа шиг санагддаг байхгүй юу? Манай ээж одоо яа ингээл амар олон талын салбарын мэдлэгтэй хүн үг гэвэл үгүй байхгүй юу? Гэхдээ хайрл халамжлах гэдэг зүйлийг бүр энэ ороод ир байж болох хинээс ч илүү хийж чадж байна гэдэг чинь тэгэл тэр бол хангалттай байгаа байхгүй юу? Тэр бол байж болох хамгийн гоо үзэсгэлэнтэй зүйл. Би дөрөв хэлжсэн шүү дээ. Хүний амьдрал гэдэг миний бодлоор тийм тооны асуудал биш ээ. Тийм олон тарлын чадварыг эзэмших бол нэг тийм сонирхолтой зүйл биш. Гэтэ нэгэн зүйлийг бүр ганцхан зүйлийг бүр үнэхээр сайн хийх, үнэхээр их биелүүлэхтэй тэр бол надаа бүр тийм айгүй агуу зүйл байгаа байхгүй. Тэг миний ээж бол тийм айгүй агуу хүн. Би бол энийг хинээс ч нуухгүй бардам хэлж чадна. Тэг яагаад агуу вэ гэхээр тэр ганцхан зүйлийг бүр үнэхээр хинээс ч энэ ороод байж болох хинээс ч илүү хамгийн сайн хийж чаддаг. Тэр бол хайрлах халамжлах. За одоо сэдвээ жоохон өөрчлөөд commitment гэдэг зүйлийн процесс нь яг яаж харагдсан бэ гэдэг талаар жоохон ярилцъя. Хамгийн түрүүнд бол нэг тийм дуудлага маягийн зүйл ирдэг. Би өмнөх бичлэгэн дээр ярьсан л да амьдрал чамаар юу хэлэх гээд байна вэ гэд. Хүн тэр талаар бодж ирэнгүүт цаанаасаа нэг зүйл хийх гээд байгаа нь цаанаасаа хүн өөрт нь мэдрэгдэг. Тэгээ тэр талаар бол өмнөх дугаараа илүү сонсороо гэж хүсье. Тэгээд яг гоо энэ зүйл нь орж ирсний дараа хүн ямар нэг зүйл хөтлөгдөж эхэлдэг л дээ. Цаанаасаа хөтлөгдөж эхэлдэг. Тэгээ тэр зүйлд гарч ирдэг хамгийн ихний хариу үйлдэл бол эсэргүүцэл. Нэг зүйлд ингээл хөтлөгдөх гээд байдаг те илүү амьдралыг нь илүү дээд түвшинд аваачих те илүү сайхан болгох тийм зүйлийг гэдгийг мэддэг. Гэхдээ яагаад ч юм эсэргүүцэд байдаг. Яагаад гэвэл одооныхаа амьдрал дасцсан, одооныхаа амьдрал нь тухтай. Хүн өөрчлөлт гарах гэхээр цаанаасаа тийм эсэргүүцэл гарч ирдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол тэр зүйлээ эсэргүүцээ цаашаа дүрлэхэд сонсохыг хүсэхгүй байх гэдэг тэр зүйлээсээ зүгтах гээд тийм процесс болдог. Тэгээ тийм процессын дараа хүн тэр зүйлээсээ яаж зүгтж исэн гэсэн тэр зүйлдээ тэгэл хөтлөгдөх цаг нь ирдэг. Амьдрал нь яг тэр зүйлээсээ зүгтах тусмаа илүү зовлонтой болж ирдэг. Цаанаасаа нэг юм чангаагаад байдаг. Амьдралдаа аз жаргалгүй байгаад байдаг. Эсвэл амьдрал нь болж бүцдэггүй тийм зүйлүүд байдаг. Тэгэхээр тэр зүйлдээ яг тэр заавал тэр зүйлээ дагаж явах тийм процесс гарч ирдэг. Яг тэр мөч гарч ирдэг. Гэтэ тэр мөч болол нь шүү дээ. Тийм амархан мөч болно ш. Тэгэл энэ яг миний хайртай зүйл байна. Би ингээл ингэчээ гэдэг зүйл бол биш. Яг тийм хүмүүс байж бол магадгүй. Цаанаасаа яг тэр зүйлээ үнэхээр 100% ямар ч эргэлзээгүй мэддэг хүмүүс бол азтай хүмүүс. Гэтэ ихэнх хүмүүс яг тэр commitment-ийг гаргах гэхээр өөрийгөө бүрэн зориулах гэхээр эргэлзээ төрдөг. Энд чинь яг зөв зүйл юм уу? Буруу ч юм уу тий? Яг нь зүрх сэтгэлдээ яг үнэхээр сэтгэлийн гүндээ бид нар зөв гэдгийг мэдж байгаа. Гэтэ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад ч юм тархинд нь дандаа өөр хүслүүд гарч ирээд байдаг, өөр бодлууд гарч ирээд байдаг. Нэг тийм тэнд бол хүн 100% тэр зүйлдээ орно гэж бол байдгүй. Яг нэг 80-90% ч юм уу тий? Яг тэр зүйлдээ дүгтэг. Гэхдээ яг ингээд 100% хүн өөртөө ихтэй байж чаддгүй. Заавал нэг эргэлзээ аваад байдаг. Би чадах болов. Эсвэл энэ ер нь зөв зүйл ч юм уу, гүү ч юм уу тий. Тэр үед leap of faith гэдэг зүйл байдаг. Тэр нь хүн ерөөсөө итгэл үнэмшлээрээ тэр зүйлийг гүйцээж байгаа. Тэр зүйлдээ 100% хүрч байгаа. Тэр орон зайг нөхж байгаа зүйл бол ерөөсөө тийм хавцлаас өсөрч байгаа юм шиг тийм зүйл واخгүй. Чи тэр зүйлийг 100% угаасаа мэдж чадахгүй. Тийм болохоор тэр зүйлдээ найдаад итгэж үнэмшиж байгаа. Яг тэр итгэл үнэмшлийн тэр жоохон өсрэлт хийж байгаа. Хавцлаас өсөрч байгаа юм шиг тий нүдэн анаад өсөрч байгаа юм шиг тийм процесс болж байгаа. Тэгээ энэ бол бас зайлшгүй шаардлагатай юм шиг санагдав. Ихэнх хүмүүс ямар нэг зүйлийг хийхдээ дандаа ингээ нэг тийм 100% итгэлтэй байх гэд хүлээгээд байдаг. Тэгээ тэр мөчийг хүлээвэл хүн угаасаа ямар нэг зүйлийг хизээч хийж чадахгүй. Яхаа аргагүй тий арай бэлэн биш байна гэсэн яг тэр үедээ л хүн тэр өсрэлтийг заавал хийх хэрэгтэй байдаг. Тэр үед л бэлэн болж чаддаг. Хүн би тийм хүчрхэг биш штэ гэж бодчих магадгүй. Гэхдээ тийм хүчрхэг байх заашгүй тохиолдол гаргаад ирсэн байгаа цагт хүн хүчтэй байж чаддаг байхгүй юу?
Тэгэхээр тэр баг зэргийн өсрэлт гэдэг зүйл явагддаг. Чиний бодсноос ч тий хамаагүй эртч болж иж магадгүй. Би арай бэлэн биш тэ гэж байгаа цагтаа ч гэсэн чи тэр зүйлийг хийх шаардлагатай ч магадгүй. Айдас төрж байгаа үед яг тэр үед л бид нар яг энэ өсрэлтийг хийх хэрэгтэй. Айж гэнэ гэдэг чинь ер нь бол тэр зүйл чинь сайн гэсэн үг. Тэр зүйлд ямар нэг тийм нөөц болцоо нуугдж байна. Яг л чиний болох гээд байгаа тий чиний биелүүлэх гээд байгаа зүйлийг айдас болвол ингээд тэрнээс ч тэр хаалтыг үүсгэж байгаа. Гэхдээ тэрийг нүдэн анаал үсрээл даваа гарах хэрэгтэй гэдэг энэ процесс найдах хэрэгтэй. Тэгээ энэ зүйлийн дараа юу болдог вэ гэхээр тэр зүйлдээ яг энэ мөчөөс эхлээд сэтгэл шулуудж эхэлж байгаа. Тэгээд дараа нь юу болдог вэ гэхээр хүний identity өөрөөрөө харах өнцөг нь өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээ эхэндээ бол хүн өөртөө зөндөө эргэлзээ гарна л та. Одоо би хөгжимчин болох гэж байгаа хүн бол тий яа тийм би ингээ хөгжимчин болох гэж байгаа ч гэсэн нэг л тийм өөрөө хөгжимчин юм шиг мэдрэмж төрөхгүй тий би ч урлагийн хүн биш штэ ингээл гэж анхандаа бол тэгэж бодно би урлагийн хүн биш штэ эргэлзээ бол гарч ирнэ. Гэтэ аяанда тэр шийдвэрийг гаргацсны дараа тэр зүйлээ хийгээд ирнэ тий байнга хөгжим тоглоод ирнэ байнга урлагийг илэрхийлэх гээд ирэнгүүт аяанда нэг мэтгэд өөрөө тэр артист болсон байдаг. Тэгээ өөрийнх нь яг тэр identity-ийн бүрэлдэсэж байгаа байхгүй. Эхэндээ бол өөрийгөө хөгжимчин гэж боддоггүй байсан, урлагийн хүн гэж боддоггүй байсан. Одоо урлагийн хүн болсон. Би бол урлагийн хүн. Сүүлдээ бүр ингээд хүмүүс танилцуулахтай хүртэлтэй би одоо артиста гэж хэлж байгаа тийм хүн болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ identity гэдэг зүйл бол чухал та. Одоо энэ бол ажлын тал дээр яригдж байна те. Бусад бүх зүйл дээр яригдчих болно. Би бол Монгол хүн гэдэг identity ихэнх хүмүүст байна. Эсвэл яа би одоо гэр бүлтэй болсны дараа би бол аав хүн, би бол ах хүн, хүний эцэг хүн гэд яг энэ identity-нүүд нь хүнд цаанаасаа бүрлдэж ирдэг. Өөрийнх нь нэг хэсэг болоод ирж байгаа байхгүй. Өөрийнх нь амьдралын утга учирынх нь нэг хэсэг болоод ирэнгүүт тэр зүйлийг хийхэд хамаагүй дөхөн болдог. Тэр шийдвэрийг гаргасны дараа л яг тэр identity нь өөрт нь бүрлдэж ирж байгаа. Тэгээ тэр цагаас хойш ерөөсөл тэр үг гарч ирэх болгонд л баг цаанаасаа тэр зүйл хөтлөгдөд эхэлнэ. Одоо тэр хүн урлагийг яриад эхлэхэд л цаанаасаа чи урлагийн талаар тий цаанаасаа маш олон зүйлийг ярмаар санагдаж эхэлнэ. Өөрөө хувь нэмэр оруулмаар ч юм шиг тий тэр зүйл чиний сэтгэлийг хүсгэдэг тийм нэг хэсэг болно гэсэн үг. Тэгээ уг нь иймэрдүү хүн identity нь бий болж байгаа процесс бол яг хүн ингээл нэг шийдвэр гаргаад за би энэ мөчөөс эхлээд би философч байна гэж бол тэгж гаргадаг шийдвэр бол айгүй ховор гэж бодож байна. Гэхдээ энэ процессыг илүү амархан болдог зүйлд бол бидний түүхэнд те өв заншилт бол ёс заншилт бол байсан зүйл байгаа байхгүй. Одоо жишээлбэл яа дээ хүүхэд 18 нас хүрэнгүүт нь те нэг тийм том яс заншил те үйл ажиллагаа болоод тэгэл яг за энэ хүүхдийг одоо те том хүн болж байна гэд нэг тийм чи амьдралынхаа өөр шатанд орж шүү. Чи том хүн болж шүү гэд тэр identity те тэр хүүхэд гэдэг identity-гаас том хүн болж байгаа гэдэг identity-г тэгж шилжүүлэх те тэр шилжилт тэр трансформашн те хүн өөрчлөлт гарч штэ. Тэр процессыг тэгж амархан болдог зүйлүүд бол уг нь бол ёс заншлаар илэрхийлдэг те. Тэгээ яа нэг уулан давраад янз бүрийн тарин марин хилдэг ч юм уу. За одоо ингээд чи том хүн болж шүү гэдэг тийм процессыг уг нь бол амархан болгох зүйлүүд байдаг. Гэхдээ ер нь бол сүүлийн тиймэрхүү зүйлүүд байхад болцсон. Уг нь бол ёс заншил гэдэг зүйл тийм чухал процесс байдаг. Ялангуяа хүний identity-г бүрдүүлэхтэй тэр ёс заншлын үр дүнд хүний тэр identity нь өөр болж шүү. За чи энэ ёс заншлын дараа том хүн болж байна. Чи бол энэ ёс заншлын дараа Christian хүн болж байна ч гэдэм үү те. Одоо шашны хувьд бол энэ commitment гэдэг зүйл миний ярьж байгаа сэдв бол бас хамгийн чухал зүйлүүдийн нэг. Яг миний ярьсан бүх зүйлийг яг шашны тал дээр бас бодоод үзээрэй. Яг тийм процесс явдаг. Хиндээ нэг дуудлага яриад тэгэл дараа нь эргэлзээл зүхтаал те. Тэгэд гэхдээ тэр зүйлдээ бүрэн итгэхгүй байгаа ч гэсэн нэг тийм үсрээд те нүдээ анжаагаад найдаад сүсэг бишрлээ үүсгээд тэгээд тэр зүйлдээ найдаад тэр зүйлдээ хөтлөгдөөд аяандаа тэр өөрийнх нь identity-г үүсч ирдэг. Тэр шашныхаа дагуу Христийн шашиндаа бол би бол Христийн шашинтай хүн гэд би бол Христ гэдэг хүн гэдэг identity нь гарч ирдэг. Тэгээд энэ хүний identity гэдэг зүйл бүрлдээд ирэхээр нэг зүйл тохиолддог. Тэр нь бол хүн тэр өөрийнхөө үүсгэсэн identity-г өөрөөгөө бүрэн дүрэн өгч эхэлдэг.
би өөрийгөө философч гэж итгэсэн хүн. Би философийн талаар бүх зүйлд өөрийгөө зориулаад эхэлдэг. Бүр тэр зүйл нь цаанаасаа миний ямар ч хичээн зүтгэлтгүйгээр өөрөө цаанаасаа хийгдээд байдаг зүйл болчихж байгаа. Би зүгээр л тэр зүйлд тий өөрөө өөрийгөө хүчлэх биш. Тэгвэл тэр зүйлдээ бууж өгөөд өөрөө өөрийгөө эзэмдүүлж байгаа тийм процесс болж байгаа. Өөрөө цаанаасаа хийгдэж байгаа. Би ерөөсөө тэрийг хийхгүй байж чадахгүй байна гэсэн тийм процесс. Тийм болохоор штэ хүн identity гэдэг зүйлээ маш сайн зөв бодож ээж сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ихэнх хүний identity дандаа тийм багаас нь үүссэн identity байдаг л та. Одоо байнга нэг ээж аавантай чи тэнэг гэж хэлсээр хагаад нөгөөтг нь өөрийгөө тэнэг гэж бодсон. Тэгээ тэнэг гэдэг identity үүсэж байгаа хүн цаанаасаа л тэр тэнэг гэсэн те өөрийгөө би тэнэг гэж бодсон юм чинь гэсэн тэр identity тааруулсан зүйлээ л хийгээд явна. Эсвэл би өөрийгөө сайн сайхныг хүртэх хэрэггүй гэж боддог бол яг л тэрэндээ тааруулсан зүйлээ хийгээл явна. Тийм болохоор сайн identity ч гэлтгүй муу identity үүсч ийнэггүй тэр талаараа сайн бодох хэрэгтэй. Би энэ яг ямар сторигоор амьдраад байна гэдэг бодох хэрэгтэй. Хүн яг хараад ангууд ер нь ихэнх үйлдэл нь дандаа тийм далд ухамсараас гарч иж байгаа үйлдэлүүд байдаг байхгүй юу? Өөрөө яг ухамсартаа бодож хийж байгаа үйлдэл ш. Дандаа далд ухамсарын үйлдэл. Тэгээ тэр далд ухамсарын үйлдэл нь яг ухтаа гараад ирэнгүүт тэр дотор нь нэг тийм өөрөө нэг сторигоор амьдраад байгаа. Тэр стори нь ер нь бол ихэнхдээ өөрийнх нь identity-ийн талаар би юм хүнштэй гэж боддог болохоор тэгж тийм стори өөртөө хэлдэг болохоор тэр сторийнхоо талаар л амьдраад байдаг. Тэгээ н identity гэдэг зүйл ер нь хүчтэй л тань. Бас хүний зан характерыг тэр чигт нь илэрхийлж чаддаг. Ерөөсө хүний зан характер, хүний шинж хаанаас гарч ирж байна гэхээр ерөөсөө бид нар одоо ярьдэн шүү дээ. Энэ хүн болвол тэг илүү төвчээртэй хүн, энэ хүн хүчрхэг хүн, энэ хүн ухаантай хүн, энэ хүн инрэнгүй хүн гэд тэр шин чанарууд нь хаанаас гарч ирж байна гэхээр ерөөсөө л тэр хүн өөрийгөө юу гэж харж байгаа, юу гэж бодож байгаа, өөртөө ямар шийдвэр гаргасан, өөртөө яг ямар түүх хилээд яваад байгаа, ямар стори хилээд байгаа тэр бүхнээс л гарч ирж байгаа. Тэр бүхэнд өөрийнх нь тэр identity гэдэг зүйл л чухал болчихж байгаа. Identity гэдэг би ийм хүн, би тийм хүн, би ингэдэг гэж бодож байгаа хүн яг л тэр үйлдэлээ дэлхийн ертөнцийн дээр илэрхийлээд гаргаад ирдэг. Тэрнээс бол зогтох боломжгүй. Тэгээ хараад ирэнгүүт ер нь энэ хувь хүний характер гэдэг зүйл л шүү дээ. Яхаа аргагүй яг энэ сэтгэл шулуужж байгаа commitment гэдэг зүйлээс гарч ирж байгаа зүйл واخгүй. Характер гэдэг зүйлийг шүү дээ. Хүн одоо хувь хүний характер гэж ядсан шүү дээ. Одоо зан чанар ч гэдэм юм тий. Яг тэр хүнийг бүрдүүлдэг шин чанарыг хэлдэг. Тэр зүйлийг ихэнх хүмүүстэй би өөрийнхөө шин чанарыг бүрдүүлэхийн тулд зүгээр л бүх зүйлийн сайн мог бодоод, философтоод, зүвийн сонгоод тэгээд нэг тийм тархины процесс гэж боддог. Гэхдээ яг үнэндээ хүний характер гэдэг зүйл яг нэг зүйлээ сонгож байгаа, тууштай байж байгаа тэр процесс л гарч ирж байгаа зүйл. Тийм болохоор бид нар хүүхдүүдтэй яг үнэхээр тийм зөв зан характерын суулгая гэж бодох юм бол энэ commitment гэдэг зүйлийг зааж өгөх хэрэгтэй. Яаж амлалт гарч яаж өөрийгөө ямар нэг зүйлд бүрэн дүрэн зориулж сонголтуудаа хааж тэр зүйлд сэтгэж шулуулж байгаа тэр процессыг бид нар хүүхдүүдэд зааж чадах юм бол бүр багаас нь бол за ядын зүгээр за чи 7 хоногт л энэ 7 хоногт л инг гэд нэг тийм богино хугацааны commitment хийлгэж сурч байгаа. Энэ 7 хоног чи зөвхөн энэ зүйлийг төлрөөд хийгээрэй. Жохон томроод ирэнгүүт нь за чи энэ уйлралдаа энэ жилдээ ийм зүйлд анхаарай. Гэт тэр процессыг бас туслах хэрэгтэй. Яг тэр зүйлээсээ хазаагаад ирэнгүүт буцаал замд нь оруулаад commitment гэдэг зүйлээ санаарай. Чи энэ зүйлд ийм шийдвэр гаргасан шүү дээ. Чи энэ сонголтыг хийсэн. Тэр зүйлдээ үнэнч байгаарай гэд тэр үнэнч байх зан чанарыг ингээд багаас нь багаар суулгаж эхлэв. Тэгээд том болсныхаа дараа за чи үлдсэн амьдралынхаа туршид ийм байх, ийм амлалтыг гаргаарай гэд. Тэгээд ингээд багаар сургаж агаад том болсон үед нь илүү тийм том амьдралдаа чи одоо хайртай хүндээ жишээлбэл хизээж битгий худлаа хараарай гэдэг тийм том амлалтыг гаргаж ирж байгаа зүйл. Тэгэд энийг ингээд хүмүүс нэг тийм өөрийнхөө эрхчлөлөг боогоод байна ч гэдэм үү яагаад л ингээд нэг тийм өөрийгөө хааж боох гээд байгаа процесс ингэж харж иж магадгүй. Commitment гинэ гэдэг нь нэрэл чи тэр зүйлийг сонгоод бусад бүх зүйлд үгүй гэж хэлж байгаа тийм процесс байгаа байхгүй. Тэнгүүт бид нар яг хөө эрхчлөө гэдэг зүйлийг бол ямар нэг зүйлээс чөлөөлөгдөх гэж боддог л доо. Бүх өөрийг чинь харж хоогоод байгаа, пороод байгаа бүх зүйлээс чөлөөлөгдөх юм бол би эрхчлөөтэй.
гэж боддог. Гэхдээ тийм зүйл болол хизээч байхгүй. Бүх зүйлээс чөлөөлөгдмөр байвал тэр бол үхэл. Тэгэхээр шүү дээ. Хүн ямар нэг зүйлийг сонгож тууштай байж ижил тэ тууштай байсны дараа л бид нар илүү эрх чөлөөтэй байж чадна. Ингээ жоохон тэнэг сонсогч яж магадгүй л дээ. Би зүгээр жишээ авчихгүй. Би хөгжимчин хүн болол нь шүү дээ. Байнга тэр дасгал сургалтаа хийх шийдвэрээ гаргаад сонголтоо хийгээд тэр зүйлийг байнга тууштай хийсний дараа л би тэр зүйлээ бүрэн эзэмшээд өөрийгөө эрх чөлөөтэй илэрхийлж чадна. Би тэгхгүйгээр хизээч хөгжмөр өөрийгөө эрх чөлөөтэй илэрхийлж чадахгүй байхгүй юу? Яг ингэж сонин сонсогч яж магадгүй. Гэхдээ хүн яг өөрийгөө хааж боосны дараа л эрх чөлөөтэй байж чадж байгаа. Тэр зүйлтэй. Эсвэл хүний дадал зуршил гэдэг зүйлүүд байна зөө. Хүн өөрийнхөө дадал зуршлуудыг яг таг биелүүлдэг болсны дараа л эрх чөлөөтэй байж чаддаг. Хүн ямар ч дадал зуршилгүй эрх чөлөөтэй хүн байх юм бол тэр хүн юу ч хийж чадахгүй шүү дээ. Юу ч ямар нэг зүйл болонгот л тэр зүйлд хөтлөгдөөл тэнд нэг дийлэх цараал энд нэг гэж шоудаал тэгээ тэнд нэг арх угаал ингээл хөтлөгдөө явчихж байгаа байхгүй. Эцрийн эцэстэй шүү дээ. Яг дисциплинтэй сахилга баттай байж чадж байгаа өөрийгөө хааж барьж чадж байгаа хүмүүс л хамаагүй эрх чөлөөтэй байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс ингэсний дараа л өөрийнхөө яг хиймээр байгаа зүйлийг хийж чаддаг, хүссэн зүйлдээ хүрч чаддаг. Яг өөрийнхөө амьдрмаар байгаа амьдралаар амьдарч чадж байгаа тийм эрх чөлөөний талаар илүү яригдж байгаа. Тэгэхээр хүн эрх чөлөө гэдэг зүйлийг үнэхээр эрхэмлдэг хүмүүс байж магадгүй, би ч гэсэн эрхэмлдэг. Гэхдээ эрх чөлөөний илэрхийлэл гэдэг нь амьдралд яг яаж харагдах вэ гэдэг талаар бодоод үзэнгүүт яхаа аргагүй л хүн эрх чөлөөтэй байна гэдэг нь өөрийнхөө хиймээр байгаа зүйлийг хийх эрх чөлөөг л хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хиймээр байгаа зүйлийг хийх эрх чөлөөнд хүрэхийн тулд би бусад зүйлүүдийг нь хаагаад тэр зүйлдээ тууштай байж ижил тэр замд хүрэх тэр зүйлүүдийг хийж ижил тэр эрх чөлөөндөө хүрнэ гэсэн үг. За ингээд энэ дугаарыг дуусгая. Тэгээд миний захих зүйл гэвэл та өөртөө зүгээр бодоод л үзээрэй. Commitment гэдэг зүйлийн талаар бодоод үз. Ер нь миний амьдралд яагаад чухал юм те? Би энэ зүйлийг амьдралдаа хэрэгжүүлвэл ер нь ямар хүн болж чадах юм шиг байна гэж бодоод үз. Зүгээр л 5-10 жил би өөртөө те амьдралынхаа өөр хэсгүүд байгаа шүү дээ. За би хайрын тал дээр үнэхээр тэгж бүхнээ зориулж өгөөд ирвэл яг ямар төрлийн харилцаа үүсэх вэ гэж бодож байна. Би ажлынхаа тал дээр хоёрын оронд юм хийхгүй. Яг би үнэхээр өөрийнхөө хамгийн зүрх сэтгэлийг зориулсан тийм зүйлийг хийвэл ер нь хаа нэгтээ ямар амжилтанд хүрэх вэ гэж бодож байна. Би өөртөө хоёрын оронд зүйлүүд бодлоод байлгахаас илүү тийм хүчтэй итгэл үнэмшлүүдийг өөртөө бий болгох юм бол миний амьдрал яаж харагдах вэ гэж бодоод үз. Би харилцаж байгаа харилцаануудаа найзуудтайгаа харилцаж байгаа та. Зүгээр л найзыг хүрээлэл үүсэх биш. Тийм гүнзгий харилцаануудыг үүсгэл миний амьдрал яаж харагдах вэ те. Тэгээ бид нар одоогийнхоор амьдруулууг нь яг амьдрал тухтай байж магадгүй л дээ те. Яг тэр байгаа зүйлүүдээр хоёрын оронд тэр зүйлүүдээ ашиглаад янз бүрийн ашиг олж магадгүй. Гэхдээ бид нар яг үнэхээр бүхнээ зориулж байгаа цагт сэтгэл шулуудаад бусад боломжуудаа хаагаад үнэхээр л би энэ зүйлд өөрийгөө бүрэн дүүрэн өгч байна гэд хитгэн зүйлд тэгэхэд бид нар тэр жигтэй өөрчлөгддөг. Зүгээр л хідэн ашиг олж авах биш. Бид нар бүр хүүх хүний хувьд бидний амьдрал тэр жигтэй бүр шал өөр харагдах боломжтой гэж бодож байна. Тэгээ энэ талаар эргцүүлээд үзээрэй. Энэ дугаар таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.